Android Media TechWarm болон 2024 онд лаптоп худалдан авах гарын авлага. Том жижиг нугардаг, эвхэгддэг, синстэй синсгүй, хөнгөн хүндгээд нэг үе бодвол технологийн дэвшлийн ачаар зөөврийн компьютер буюу лаптопын тоймгүй олон сонголт бий болжээ. Гэхдээ сонголт хэтрүүл төөрөгдөл хөтэлдэг сул талтай. Залуу мэрэгжилтэн оюутан сурагчгээд хувьсгалын хамаг амьдрал нь лаптоп дээр нь явж байдаг бидний хувьд төөрөгдөлд орохгүйгээр зөв сонголт хийх нь тун чухал. Тиймээс уншигч таны цаг хугацаа хөрөнгө мөнгийг хэмнэж 2024 онд лаптоп худалдан авахдаа анхаарах чухал зүйлс болон шаардлагатай үзүүлэлтийн талаар үнэн шударга товч тодорхой өгүүлье. Үйлдлийн систем. Үйлдлийн систем бол тухайн компьютерийн харилцдаг хэл гэсэн үг. Үндсэндээ Windows, macOS гэсэн хоёр том сонголт бий. Windows үйлдлийн системийг Dell, Lenovo, Huawei, HP, Samsung, Acer зэрэг олон брэндүүд ашигладаг бол macOS-ыг зөвхөн Apple ашигладаг. Тийм учраас дэлхийн зөөврийн компьютерийн 70% нь Windows, 15% нь macOS үйлдлийн системтэй байдаг. Windows. Уг үйлдлийн систем дээр ажиллаад сурчсан байхад өөрийгөө компьютерийн анхан шатны мэдлэгтэй хэмээн тодорхойлж болно. Тун нийтлэг учир анхлан ашиглахад хялбар бөгөөд ойлгомжтой. Сүүлийн үеийн хувилбар биш бол вирус дэх гацах магадлалтай. macOS. Apple-ийн хөгжүүлдэг уг үйлдлийн систем зөвхөн тэдний лаптопуудад байх тул аюулгүй ажиллагаа, найдвартай байдлаараа маргаангүй сайн. Анхлан ашиглахад бага зэрэг ойлгомжгүй бөгөөд хүснээрээ оролдох боломж багатай. Санал болгох. Олон 10-ны турш олон мянган инженерүүд олон тэрбум $аар хөгжүүлж буй энэхүү хоёр үйлдлийн системийн энэ нь илүү тэрэн дутуу гих зүйлгүй. Хоёулаа өөрсдийн гэсэн онцлогтой. Тиймээс алийг нь ч авсан бай орчин үеийн бүхэл хэрэгцээг төгс сангана. Процессор. Процессор гэдэг нь лаптопны тарих учраас хамгийн их анхаарал хандуулах ёстой хэсэг. Intel-ийн i, AMD-ийн Ryzen, Apple-ийн ARM гэх мэт томоохон брэндүүд бий. Энэ дундаас Intel зах зээлийн 70%-ийг дангаараа эзэлдэг. CPU-ний бүх үзүүлэлтийг яривал асар урт нийтлэл болох тул хамгийн товч байдлаар санал болгоё. Санал болгох. Өдөр тутамдаа хэрэглэх Office програм, интернет үтэж түлхүү ашиглах бол i5-ын 12 дугаар эсвэл 13 дугаар үеийн, 5 дугаар үеийн Ryzen 4 core 2 GHz үзүүлэлттэй процессор сонгоорой. Харин Apple-ийн MacBook авах бол M1-тэй байхад дундаж хэрэглээнд хангалттай. Санах хой. RAM буюу санах хой нь энгийнээр хэр олон үйлдэлийг зэрэг хийж чадахыг илтгэж байдаг. Интернет хүчирчдээр олон хуудас нээж, олон програм зэрэг ажиллуулж, тэдгээрийн хооронд шилждэг бол өндөр RAM хэрэгтэй. Санал болгох. Хамгийн багадаа 8 GB RAM шаардлагатай. Орчин үед хэрэглээний програмууд илүү хүчрхэг болох тусам өндөр RAM шаардах болсон бөгөөд дүрс бичлэг эвлүүлэх, тоглоом тоглох зэрэг зорилготой бол 16-аас 32 GB RAM хэрэгтэй. Багтаамж. Бидний хэлж заншсанаар хард нь үндсэн хоёр төрөлтэй. Хуучны төрөл болох HDD нь CD-тэй ижил системээр ажилладаг буюу аливаа мэдээллийг хадгалах болон устгахын тулд механик ажиллагаатай. Товчхондоо тун болох арга юм. Харин орчин үеийн гэж болох SSD нь ямар ч хөдөлдөг хэсэггүй, дуугүй бөгөөд илүү найдвартай, баталгаатай арга юм. Санал болгох. HDD-тэй харьцуулахад хэдий үнэтэйж заавал SSD-г сонгоорой. Урт хугацаанд эвдрэл гэмтэл багтаа байх болно. Түүнээс гадна овер хэмжээ бага, халахгүй зэрэг олон давуу талтай. Ердийн хэрэглээнд 256 GB багтаамжтай байхад хангалттай. Оролт. Лаптоп авахдаа магадгүй хамгийн их үл анзаардаг хүчин зүйл бол оролтын тоо болон төрөл. Орчин үед бүх зүйл технологи шилжсэн ч бид залгуур оролтуудаас салж чадаагүй байгаа учраас дотоод хүчин чадлаас гаднах оролтуудыг анзаарч байгаарай. Санал болгох. Уцтай чихвчээ залгах 3.5 мм-ийн чихвчний оролт, нэмэлт дэлгэц болон прожектортой холбох HDMI оролт, хулган тэргүүтэй нэмэлт тоноглолууд холбох дор хаяж 2 ширхэг 3 дугаар үеийн USB оролт зэрэг нь суур шаардлага юм шүү. Дэлгэц. Сайн дэлгэц бидний нэн чухал эрхтэн болох нүдний эрүүл мэндэд тустай учраас онцгойлон анхаарал хандуулаарай. Ялангуяа орчин цагт удаан цагаар дэлгэцээ харах шаардлага гардаг тул дэлгэц нь шөнийн, уншлагын зэрэг гормиттой бол давуу тал болно. Санал болгох. Дэлгэцийн нэгчлэл нь Full HD буюу 1920-ыг харьцах нь 1080 пиксел, PPI буюу 1 инчэд оногдох пикселийн тоо 130, refresh rate буюу 1 секундэд солигдох дүрсний дээд тоо 60 Гц, нийт буюу дэлгэцийн тод багадаа 300 нийт байх хэрэгтэй. Хэмжээ. Лаптопыг бидээ авч явах нь элбэг тул овер хэмжээ багтаа байвал тохиромжтой. Тоглоом тоглох болон дүрс бичлэг эвлүүлэхэд зориулсан лаптопууд үзүүл сайтаж том хэмжээтэйгээс гадна хүнд байдаг учраас ийш тийш их явдаг бол тун тохиромжгүй. Санал болгох.
13 инчийн лаптоп бүхэл нөхцөл төгс тохирдог. Мөн ихэнх үүргэвч болон гар зүнхэнд 13 инчээс том хэмжээтэй лаптоп багтдаггүйг санаарай. Харин жингийн хувьд 1.5 кг-аас хитрэх аваас зөөж явахд хүндрэлтэй болдог. Батарей. Хэрэгтэй үед лаптопын цэник дуусах шиг хэцүү зүйл үгүй. Тиймээс аль болох багтаамж сайтай батарей сонгоорой. Даршин дуртахад ихэнх хэрэглэгчид лаптопын цэник 100% дүүрсэн үед хэд цэнэглэхээс сэргийлж цэнэглэгчээ салгадаг. Энэ бол буруу дадал. Орчин үеийн ихэнх лаптопууд ухаалаг болсон тул цэник дүүрсэн үед батарейгаа салгаж шууд залгуураасаа цэнигээ авч ажилдаг. Тиймээс лаптопоо цэнэгэн дүүрсэн ч залгаатай ашиглах нь батарей насжилтанд эргээр нөлөөж байдаг билээ. Санал болгох. Бүтэн өдөр буюу 8 цагийн турш интернет орох, энгийн офис програмууд ашиглахад хамгийн багадаа 50 Вт багтаамжтай батарей шаардна. Мөн хурдан цэнгэлдэг технологитой буюу ойролцоогоор хагас цагийн дотор 50% цэнэгээ авдаг байвал тун зүгээр. Android Media Tech Forum болон нийтлэлийг бичсэн түшигт Эрдэнэ, нийтлэлийг уншсан Жавхлан төр.